Тэгэхээр Монгол хүн бол ийм дөрвөн ханд хашигддаггүй. Нүүдэлчин учраас нүүдэлчин ахуйгаасаа бидний олж авсан мөн чанар нь тэр. Тэгэхээр стратеги гэдэг юмыг хэрэгжүүлэхэд ямар нэг хашилт байх ёсгүй. Бүрэн боломжтой юм байна шүү дээ гэсэн үг тийм. Тэгэхээр одоо би тэр сургуулийн докторын зэрэг хамгаалсан, би энэ сургуулийн магистрийг хамгаалсан, надад тэгж заасан гэж ярьж эхэлж байгаа бол та стратеги гаргахгүй. Нүүдэлчин хүн бол хэмжээ хязгаар үүсгдэг. Задгаа сэтгэдэг. Нэгдүгээр. Хоёрдугаарт яг өнөөгийн монголчуудыг харж хад айдас байдаггүй. Хүнээс айдаггүй. Одоо чи дэлхийн олонхын тариачин соёлтой нийгэм бол ах захын эрэмб одоо юу ч гэдгийг те ингээд айгүй хайрцагт ордог. Монгол хүн хинээс ч айдаггүй, хинээс ч өөрийгөө доогуур гэж үздэггүй. Тэгэхээр энэ одоо сүнс гэх юм уу, энэ одоо чадвар маань эрээ цээргүй, бүдүүлэг байдлаар биш үрдүн гаргадаг, аимшиггүй одоо амбиц гаргадаг ийм стратегийн чанар руу ингэж хөрөх ёстой юм. Төлөвлөгөөтэй, тооцоотой гэсэн үг. Одоо бид Америкийн компаниудаас айхгүй. Бид Харвардын профессорудаас сүрдэхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэж ашиглах ёстой. Тэрнээс эсэргээрээ нэг тийм бүдүүлэг, эрээ цээргүй, өөрхөө мэдлэггүй одоо мэддэггүй ийм бүдүүлэг байдлаар бол илэрч болохгүй. Тэгэхээр монголчуудын нэг аимшиггүй, айдасгүй, хүнээс айдаггүй, өөрөөсөө илүү баян ч юм уу, өөрөөсөө илүү ахмад хүнээс айдаггүй, болгоомжилтгүй нэг ийм давуу тал байгаад байгаа. Энийг бид хөгжлийн хөдөлгүүр болгож ашиглах хэрэгтэй. Тэгвэл өөр хоорондоо биш. Бид өнөөдөр Хятадын компаниудтай, Японы компаниудтай, Америкийн компаниудтай үзэлцгээд Монголын эрдэмтэд өнөөдөр Харвардын эрдэмтдийг бут цохих төвшөнд Чингис хааныхаа тэр эцэг өвгдийн тэр хийсэн агуу ялалцчиг юмыг хийхэд ашиглах хэрэгтэй байхгүй юу?